Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр та бүхэндээ хялбар илтгэгч тэнцэтгэл бишийг та бүхэндээ тайлбарлая. За тэгэхээр хялбар илтгэгч тэнцэтгэл бишийг тайлбарлахдаа би эсэлтийн ерөнхий шалгалтын бодлогоудаас төвөрлөн та бүхэндээ жишээ олгож тайлбарлахаар бэлдлээ. За нэгдүгээр бодлого маань 2 суурьтай x маань 16-аас бага юм уу тэнцүү байх гэдэг бодлого болвол 2015 оны эсэлтийн ерөнхий шалгалтанд ирсэн бодлого байгаа. За энэ бол хялбар тэнцэтгэл биш байгаа. За тэгэхээр хялбар тэнцэтгэл бишийг хэрхэн бодохыг та бүхэндээ бодлогоороо дамжуулан тайлбарлая. За тэгэхээр бид нар хялбар илтгэгч тэнцэтгэл бишийг бодохын тулд бид нар зэргийн илтгэгч хэлбэртэйгээр бичиглэлээ хийх хэрэгтэй. За тэгэхээр үүнийг уншихдаа 2 суурьтай x маань 16-аас бага юм уу тэнцүү гэсэн энэ тэнцэтгэл биш байгаа. За тэгэхээр 2 суурьтай x-ийн хэвээр нь бичээд 16-ыг бид нар зэргийн илтгэгч хэлбэртэйгээр бичих хэрэгтэй. За тэгэхээр 16 гэдэг бол 2-ын 4 зэрэг байгаа. Өөрөөр хэлбэл 2-ыг өөрөөр нь 4 удаа үржүүлэхэд 16 гарна гэсэн үг. За тэгэхээр 16-ыг бид нэр зэргийн илтгэгч хэлбэртэйгээр бичсэн учраас одоо эндээсээ бид нэр суурийг хаяад зэргийн илтгэгчийг бичих юм бол x нь 4-өөс бага юм уу тэнцүү гэсэн хялбар тэнцэтгэл биш болон хувирж байгаа. За тэгэхээр энэ иймэрхүү хэлбэрийн бодлогуудыг бид нар хамгийн анхны сурал хичээлээрээ хэрхэн тоон шулуун дээр дүрслэлж шийдэг болохыг тайлбарласан байгаа. За тэгэхээр тоон шулуун дээрээ дүрслэх юм бол манай шийд маань за 4 гэдэг тоо маань шийдэн дотор ороод за 4-өөс бага байдаг тоонууд тоон шулууны зүүн талд оршино. За тэгэхээр эндээсээ шийдээ бичих юм бол x агуулгадах нь хасах хязгааргүйгээс 4 хүртэл 4 маань өөрөө шийдэн дотор ороод энэ завсрын тоон олон лгүүд маань манай илтгэгч тэнцэтгэл бишийг үнэн илэгт хүргэнэ гэсэн үг байгаа. За тэгэхээр үүнтэй адилаар бид нэр одоо 2 дахь бодлогыг бичье. За 2 дахь бодлого маань 3-1 суурьтай хасах x квадрат дээр нэмэх нь x нэмэх нь 3 энэ нь 27-оос 9 бага тохиолдолд за энэ бодлого маань 2016 оны эсэлтийн ерөнхий шалгалтанд орж ирсэн хялбар тэнцэтгэл биш байгаа. За хялбар илтгэгч тэнцэтгэл бишийг бодохын тулд бид нэр мэдээж суурь ижил болгох хэрэгтэй. За 3-1 гэдэг бол хിവэрэ харин 27-г бид нар 3 суурьаар илэрхийлэн хэрхэн 3-1 болох вэ гэдэг дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй байгаа. За тэгэхээр 3-1 суурьтай хасах x квадрат дээр нэмэх нь x нэмэх нь 3 маань хിവэрэ. За эндээс бид нэр зэргийн чанар ашиглана. Өөрөөр хэлбэл 27 гэдэг бол 3-ын куб зэрэг байгаа. За 3-ын куб зэрэгээ бид нар 3-ны 1-ээр илэрхийлвэл 3-ны 1-ийн хасах 3 зэрэг болж хувирж байгаа гэсэн үг. За тэгэхээр одоо бид нар хэрвээ хялбар илтгэгч тэнцэтгэл бишийг бодож байхдаа суурийг хаяхдаа хэрвээ суурь нь 1-ээс бага байх юм бол тэмдэг эсрэгээр иргэдэг гэдэг зүйлээр та бүхэн анхаарах хэрэгтэй. За тэгэхээр 3-1 гэдэг тоо маань өөрөө 1-ээс бага учраас суурийг хаяхдаа бид нар тэмдэг эргүүлнэ. За тэгэхээр хасах x квадрат нэмэх нь x нэмэх нь 3 гэдэг энэ илэрхийлэл хэвээрээ. За тэгээд тэмдэг эргээд энэ илэрхийлэл маань хасах 3-аас их болж хувирж байгаа. За тэгээд одоо бид нар үүнийг хасах нэг тэмдгээр үржүүлж өгье. За хасах нэгээр үржүүлж өгөх юм бол тэмдэг эсрэгээр өөрчлөгдөнө. За тэгээд x квадратаас хасах нь x хасах нь 3. За хасах нэгээр үржүүлж байгаа тохиолдолд манай тэмдэг эргэнэ. За эргээд энэ маань нэмэх 3 болж өөрчлөгдөж байна. За одоо эндээсээ бид нэр хялбар хувиргалт хийгээд квадрат тэнцэтгэл бишийг гаргаж ирье. За тэгэхээр x квадратаас хасах нь x энэ 3 маань урагшигаа ороод хасах 6 болж хувираад энэ квадрат тэнцэтгэл маань тгээс бага гэсэн квадрат тэнцэтгэл биш болж хувирж байна. За тэгэхээр квадрат тэнцэтгэл бишийгээ бид нар 2 шийдийг гаргаж авах хэрэгтэй. За тэгэх юм бол энэ дээр дискриминант нь бодож гаргаад энэ дээр 25 гарч байна. За 25 гэдэг бол тгээс их тоо учраас 2 язгууртай гэсэн үг. За тэр 2 язгуур нь x1 нь хасах 2 x1 нь хасах 2 x2 нь 3 гэдэг шийд гарч ирж байгаа. За тэгэхээр одоо энэ хоёр цэгээрээ бид нэр тоон шулуун дээр тэмдэглэгээ хийгээд шийдийг гаргаж ирье. За тэгэхээр хасах 2 энд байгаа 3 гэдэг маань энд байгаа. Хасах 2-ыг энэ дээрээ тэмдэглэчихье. За тэгээд хасах 2 ба 3 гэдэг цэгээр манай тоон шулуун 3 завсарт
хуваагдж байгаа. 1-р завсар, 2-р завсар, 3-р завсар. За тэгэхээр завсар бүрийнхаа тэмдгийг тодорхойлоод бид нэр хариу гаргана. За тэгэхээр тооцоолол хийхэд хялбар үүднээс тгийг орлуулъя. Энэ завсарт тэг байгаа гэж үзээд тгийг x-ийн оронд орлуулах юм бол хасах 6 гарч байгаа. Тэгэхээр манай 2-р завсрын тэмдэг хасахтай байна гэсэн үг. За тэгэхээр хоёр талдаа тэмдэг сөөлжлөөд хоёр талын тэмдэг нэмэх тэмдэгтэй болно гэсэн үг. За тэгэхээр тэнцэтгэл бишийнхаа шийдийг одоо гаргахын тулд манай квадрат тэнцэтгэл биш маань өөрөө тгээс бага гэж байгаа учраас сөрөг завсрын маань тоон олонлогууд маань шийд болж хувирна. За тэгэхээр голын завсар маань шийд болоод за эндээ шийдээ бичвэл x агуулгадах нь хасах 2 шийдэндээ орохгүй хасах 2-оос 3 хүртэл за энэ завсрын тоон олондгууд маань манай хялбар хэлтгэгч тэнцэтгэл бишийг өмнө нь илэг түргэх шийд болж байна гэсэн үг. За анхаарлаа хандуулсанд баярлалаа.